За сайн байцгаана уу? Ингээд бидний оюутны зөвлөлийн Солонгосын Сөүл Ёжэдэ хаккив дээр Сөүл эмэгтэйчүүдийн сургууль дээр сургалтанд суухаар оюутны зөвлөлийн хамт олон болон оюутны албаны хамт олон одоо явхад бэлэн болсон байна. Одоо цаг 1:45 болж байна. 2:50-аас бид нисэн. За тэгээд бид нэр сая ячаа бараануудаа бүгдийг нөгөөд онгоцныхоо тикетийг бүгдийг ерөнхийдөө аваад за тэгээд одоо бид нэр онгоцоо хүлээгээд байцааж байна. За манайха хай гэрээ. За тэгээд явах зорилго маань хэд болоод олон улсын Улаанбаатар их сургуулийн оюутнууд руугаа чиглэсэн хувь хүний хөгжил болон оюутнууд руугаа одоо тухайн Солонгосын дээд сургуулиудын дотоод үйл ажиллагаа ерөнхийдөө яаж явагддаг мөн тухайн сургуулийн оюутнууд яг дотроо яг ямар журмаар суралцдаг мөн Солонгосын соёлын талаар ер нь бол суралцах чиглэлээр явж байна. За тэгээд ерөнхийдөө оюутны зөвлөлийн нийт яг 7 бүрэлдэхүүнтэй мөн оюутны алба болон мөн хариуцсан гэр бүл сэтгэл судлалын нэг багшийн бүрэлдэхүүнтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй групп болон явж байгаа. Ямар ч үсэн хамт явж байгаа оюутны зөвлөлийн бас сэтгэлийг сонсъё. За сөлгөөлийн зөвлөлт тийм үү? За явж байгаа сэтгэл ямар байна? За эргээд анх удаа явж байгаа. За сургуулаараа ер нь ингэж явахыг ер нь явна гэж бодож байсан уу? За. Өчигдөр ямар үйл хийж байна? Солонгосын соёл шал өөр тий. За манай хүн жоохон бие бариад шиг байна. Зүгээр бие барих шаардлагагүй шүү дээ. За баярлалаа. Дараагийнхаа оюутнаас яриаг авъя. За Солонгос хэл боловсролын хэлмийн темпо. За хай. За сэтгэл ямар вэ? Манай Солонгост оюутны зөвлөлөөр явж байсан. Оюутны зөвлөлийн хамт олонтой анх удаа явж байгаа. За ерөнхийдөө тухайн яг анх удаа явж байгаа оюутнуудтай хандж хэлээд тухайн орчин яг ямар вэ? Баг сандраараа гэж хэлэх юм уу да. Ягаад гэхээр хүн сандрахаар нөгөө хитэн орж гараад байдаг болохоор анх очоод нөгөө Солонгос хэлсэн ч гэсэн яг очоод хүнтэй юм ярих гэхээр амар асуудалтай байгаа байсан. Бас тийм баг тий. Тэгээд англи хэлээс болохоор ингээд цэв гэхээр англи хэлний класс хийх юм лээ. Тэгээд ерөнхийдөө битээс сандраараа гэж хэлдэг. Тэгээд очоод ингээд бас нэг зүйл байгаа. Очоод битээс битгий мөнгөө дотроо говьд битгий болоорой. За дараагийнх нь манай оюутны албанаас бидний хариуцж явж байгаа. Манай оюутны албаны мэрэгчлэн очих мэнэ. За хай. За өдрөө минь. За явж байгаа сэтгэл ямар вэ? Явж байгаа сэтгэл. Юу сандарч байна. Гэтэ өмнө явж байсан хүн сая бимба зөвлөө өгөхөд болоод ер нь санаа тийм дээ. Тэгэж нэг болоо. Арттай харцсан. За яах вэ? Тийм юм бол байлт шүү дээ. Гэтэ тийм хүмүүсийн виз гарч байна. Гарч. Ийшүү дээ. Дэн шүү дээ. Энийг сэсгэлээд явж байна. За тэгээд очиод тухайн яг орчин нөхцөл Солонгосын орчин нөхцөл ямар юм гэж бодож байна? Арай дулаахан багсаа. Яа бас тийм тийм Монгол шиг үгүй байвал асуух үү. За амжилт. Сайн уу? За сургуулийн хандаж юу гэж хэлмээр байна? Одоо би нэ Солонгосын явах гэж байна. Манай оюутны зөвлөлийн 7 оюутан 3 багш хамт явж байгаа Нэг 10-ний бүртгүү те? тийм. Тэгээд санаа сайн яваад ирнэ. Манай сургуулиас Солонгос руу явдаг байгаа шүү. Зарим одоо хутлаа гэж ярьж магадгүй. Гэхдээ одоо бүх юм явж байгаа 2 бас 2 байна. Сайхан явж байна. Тэгээд одоо энэ хүний хүчийн сургалтыг сууж байгаа байхгүй. Тэрэмөрөө 10 хоногийн 7 хоногийн тийм орчмоор бас явдаг аа. Энэ сургуулийн одоо Солонгос явдаг шүү. Тэгээд би үзэж байгаа шүү. Их юм үзээ, ихэнх сураад ирнэ. За баярлалаа. баярлалаа. Дараагийн бидний хариуцж явж байгаа хүн гэр бүл сэтгэл судлалын нийгмийн багш. Мөгч багш байна. За сайн байна уу? Сайн байна. За явж байгаа сэтгэл ямар вэ? Өндөр байна. За очиод яг тухайн Солонгосын нөхцөл байдал ямар юм гэж бодож байна? Одоо цаг агарын хамгийн түрүүнд харъя. Тэгээд манай сургуулийн өөр нь Солонгосын хөрөнгө оруулалттай сургууль. Тэгээд тэр чухалаараа бол оюутнуудаа ингэж
2 дахь нэмэлт 2, 3 дахь нэмэлт 2, эсвэл 1 жилийн ч юм уу 4 дахь сая цахим үйл ажиллагаа явагддаг. За тэрнийхээ үрэл бол ингээд явж байна. Энэ бол аюул том давуу талтай багшийн нь хараад байна. Тэгээд одоо багш нь ч анх удаа явж байна, танаас ч анх удаа явж байна. Бүгдээрээ тэгээд гоё юм үзэл ирээ. Тэгээд та тий. За баярлалаа багш. Амжилт. Чинэтэй тэр онгоцлоос ууцсан дуртаа. За тэгээд бухтаа бишээ. Ярээ сонсох байна. Бай бай. Бид бүхэн одоо яг ичэн дээр бухчих. Баба хай манаха. За ордор хай. За тэгээд бид нар буугаад ачаагаа аваад дээрг олцгоё. За ирсэн. Энэ ч өндөр ирсэн. Ачаанууд авч гин. Манаха хайгэрэ. За одоо ингээд ачаагаа авчих. Бүгд ачаанууд авч дуусаад тэгээд барилах газар руу гарцгаа. За барилах газар очиод иргэд болцъё. За би нэг юм хэлье. Яа. Манай нөгөө лимузин цоон гэж багш ирсэн аахгүй юу? Лимузин бүгд лимузин гэж багш. Яг энэ лимузин гэдэг нөгөө хот хооронд дээр Ийм автобус. Энийг дээр нөгөө Лимузин. нааш орцооч. Бүгдээрээ лимузин хаана вэ гэлээ. Тийм шүү ер нь тийм шүү. Тэр манайхаа нааш орч удаа энэ бол лимузин. Энэ бол лимузин. Бид нар та лимузин. За энэ лимузин хэн яг юу гэж бодсноо бас энэ дээр бас хэлье. Лимузин урт лимузин гэж бодсон. Нөө хөрмийн ордонд нөө нэг юм урт юм лимо байдаг шүү дээ. Оо яг зүг. Яг тэрийг гэж бодсон гинэ. Сүүл эмэгтэйчүүдийг сургууль дээр ирсэн одоо яг барилга орох чинь. Хай манаха хай. Hello.